Сайн байцгаана уу та бүхэндээ 2026 оны эхээр Өмнөд Солонгосын MBC сувгаар цацагдж, рейтингийг нэвдэж үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг драм болох Үхлээс ирсэн шүүгч киног хүрэхээр бэлдлээ. Тухлан сууж таалан болгоогоорой. Шүүмжлэх аргагүй ширүүн борон дундуур нэгэн хоригдол сандран дэвдэж зүрх нь хүчтэй цоглон хамх хүчээрээ гүйж байв. Гэвч тэр холдож амжилгүй хүүтэн хутганы эрт түүний хүзүүрөө шууд зоогдов. Алуурчин хутгаа маш нарийн мэрэгжлийн түвшин сугалж аваад юу ч болоогүй мэт эргэж харан алхана. Харин харанхуус өдөр дунд энэхүү алгыг захиалсан ир зогсоод яг л хог хаяж байгаа мэт хүйтэн үл тоосон харсаар харж зогсно. Хоригдол усанд норсон газарт унах ба түүний цус борооны устай холилдон урсна. Амьсгал хураах эцсийн мөчөд түүний толгойд ингэж үхэх нь дэндүү шудраг бус байна гэсэн гашуун бодол зурсхийв. Тэрээр дөнгөжл үнэн зөвөөр амьдарч Ханион шиг сайн хүн болохыг хүсэн эхлэж байсан юм. Гэвч одоо бүх зүйл ингээд дуусчээ. Үнэндээ түүх үүнээс арай өмнөхөн эхэлдэг. Энэ бол ирээдүйн Өмнөд Солонгос улс 2035 он. Шүүгч Ханион өглөөний гүйлтэд дуусгаад гэртээ иргэн ирнэ. Эхнэрээ гүн найрандаа автаж байх хооронд тэрээр чимээгүй хүн кофе чанаж өглөөний цайгаа бэлдэнэ. Эхнэрээс ирсэн ч Ханион дуугүй л хоолой идсээр байв. Тэд нэг ч үг солилцохгүй бөгөөд нэг дээр дор яг л танихгүй хүмүүс шиг амьдардаг байж. Хэдэн минутын дараа тэрээр ажлын газар болох Сөүлийн төв дүүргийн шүүх рүү машинаараа явнаа. Шүүхийн хаалганы гадна үйлдвэрлэлийн ослуудад Gajin Chemical компаниг хариуцлага хүлээхийг шаардсан асар том эсэргүүцлийн чагсаал болж байлаа. Жагсагчдын дунд нэгэн жаахан охин байх бөгөөд царайн цонхиж маш их ядарсан өвцөн харагдана. Имэн охиныг тайвшруулж энэ бүхнийг хийсэн хүмүүс заавал шийтгэлээ амсаж үйлцэн хэргийнхээ төлөө хариуцлага амсгал болно гэж амлаж байв. Яг тэр мөчид хан шүүгч хүчрхэг нөмөргөө өмсөн гарч ирнэ. Тэрээр утасны дуудлага хүлээн авна. Санаа зовлтгүй дээ. Би үүнийг анх удаа хийж байгаа штэ хэмээн тайвшруулах боловч уцаа дасалсныхаа дараа өөрийн мэдлгүй харандаага ирлэж эхэлдэг. Тэрээр дотоод сэтгэлдээ маш их зөрчилдөж байгаа бололтой. Харандаага ирлэж дуусаад харандаа нь маш жижигхэн хугархай төдийл үлдсэн байв. Шүүх хуралдааны танхимд хохирогчдын өмгөөлөгч хорт ажлын хорчноос болж 24 ажилтан цусны цагаан эсийн хорт хавдар болон тархины хавдартай болсон гэж маргаж байв. Тэдний эс нь аль хэдийн маш залуугаараа нас баржээ. Гэсэн хэдий ч Gajin Chemical компани өөрсдийн нотлох баримтыг дэлгэж химийн бодисын хэмжээ үргэлж аюулгүй түвшинд байсан гэж зүтгэнэ. Угтаа бол үүнээс өмнө Gajin Chemical компаниг гүйцэтгэх захирал Ханионы хадам ав болох хин хуулийн фирмийн дарга Шинчолтой нууцаар уулзаж энэ хэргийг зохицуулж өгөхийг хүссэн байжээ. Шинчол тэр даруй Ханион руу залгаж Gajin компаниг хамгаалахын тулд хөнгөн ял оноохыг тушаасан байв. Гэвч хадам аавынх нь огт гадарлаа гэж зүйлгээвэл яг тэр мөчид Ханион Gajin компаниг гүйцэтгэх захиралтай нэг өрөөнд хамт сууж байсан. Ханион өөрийн нөхцөлийг тулгнаа. Шүүхээс нэхэмжлэгчдийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Gajin компанийн нэр хүндийг цэвэр авч үлдэхээр тохиролцсон. Үүний төлөөх үнэ нь мөшгөх боломжгүй нэр нь тодорхойгүй 300 сая воны бонд байлаа. Энэ бол ямар ч баримт үлдэхгүй цэвэр 8 байв. Шүүх танхимд эргээ ирээд Ханион ажилчдын гаргасан нэхэмжлийг хэрэгсэхгүй болгож компаниг бүх хэрэгт буруугүй хэмээн зарлав. Танхим тэр чигтээ уур хилэн давтан үүмэлдэж эхэлнэ. Шүүхийн шийдвэрийг сонсоод жаахан охин шүүх танхимд шууд цусаар бөөлжих бөгөөд имэн туйлын цөхрөнгөө баран түүн рүү хашгирна. Ханион огт сэтгэл хөдлөлгүй хүүтэн хിവэр үлдэж туслахуудаа энэ байдлыг зохицуулахыг даалгаад зүгээр л өөрөө гараад явчихна. Шүүхийн шийдвэрийн тухай мэдээ гармагц хадам аав нь түүн рүү уурсан залгана. Тэд зөвхөн ялыг нь хөнгөлж өгөхийг гуйсан байхад Ханион яагаад Gajin компаниг бүр мөсөн цагаатгсан юм бэ гэж уурлана. Ханион яриаг дуусгахын тулд элдэг атлаа хоосон хариулт өгөх боловч уцаа дасалсны дараа түүний уур хилэн дүрсгийж эхэлнэ. Тэрээр эхнэрийнхээ гэр бүлийнхний хувьд өөрийгөө яг юу вэ гэдгийг маш сайн мэдэж байв. Тэдний заавраар хөдөлдөг яг зөв газарт нь тавьсан утсан хүүхэлтэй. Хадам аав Шинчол үнэндээ хүргэнэ өөрийнх нь арга ударгаар тусдаа 8 хийсэн байж магадгүй гэж сэжиглэх боловч зүгээр л мдээгүй мэт өнгөрөхийг илүүд үзнэ. Түүний бодлоор хэрв эр хүн мөнгөн чунаж байвал түүний хяналтандаа байлгахад амар байна гэж бодсон хэрэг. Ханион стрессээ тайлахын тулд оройн гүйлтэнд гарнаа. Гэвч гэртээ эрэхтэн түүнд маш аимшигтай мэдээ дуулдана. Шүүх хуралд байсан өнөөх жаахан охин эмнэлгийн дээврээс үсэрчээ. Охин ядуу эмээдээ цаашид дарамт болохыг хүсэхгүй байна гэсэн зураг үлдээсэн байв. Захин ертөнцид олон нийтийн уур хилэн бадарч хууль болон шударга ёсонд бүр мөсөн итгэл алдарсан туйлын цөхөрсөн сэтгэлдлүүд хөврөнө. Гаднаа хүүтэн харагдах боловч Ханионыг дотроос нь өөрийнх нь нандин чанар, мэс чанар нь амьдаар нь идэж эхэлнэ. Дараагийн өдөр нь түүний ээжийн төрсөн өдөр байв.
Түүний хүйтэн хүндийн эхнэр нь ууддаа жимээс авчирч өгөөд ээж нь дургуцвал сольж авч чадгаар баримтыг нь заавал авч үлдэхийг сануулна. Ханион бэлгийг нь ээжийнхээ гэрт авчирнаа. Гэр бүлийн 6 харж зогсоод хуучны дурсамжууд гинэтгэн толгоонд нь орж ирэв. Үнэн дээр түүний аав урд нь S группийн үйлдвэрийн ажилтан байжээ. Аав нь болон бусад ажилчид эсэргүүцлийн жагсаал хийж ажил хайж байсан тэр өдөр Ханион үүнийг дарах хамгаалтын хүчний бүрэлдэхүүнд бүслэгдэн ажиллаж байсан юм. Тэрээр төрсөн аавыгаа өөрийнхөө нүдэн дээр хэрцгийгээр зодуулж байгааг нь харсан юм. Тэр цагаас хойш түүнийг нэг л асуулт тарчилгаж хэржээ. Тэр өдөр аав нь танхаарагчдын дундаас өөрийг нь таньсан болов уу? Хэдэн хормын дараа Ханионы ээж ирэхэд түүнээс энэ хэргийг үнэхээр шударгаар шүүсгийн эсхийг нь шууд асууна. Дараа нь тэрээр Ханионыг дагуулan оршуулгын газарт очиж хурш эмэгтэйгээс уучлалт гуйхыг нь хүснэ. Тэрхүү хурш эмэгтэй нь Ханионы гаргасан шүүхийн шийдвэрээс болж хайртай ач охиноо дөнгөж саялцсан эмэгтэй байлаа. Шүүгч гэх нэр хүндтэй цол хэрэгмтэй хүн тэрхүү зовлонт хүмүүсийн эцсийн амьдрах гогцоог нь тасцсан хүн байсанд ээж нь туйлын их хичиж шаналж байв. Ханион зөрүүдлэн худал хэлж зөвхөн хуулийг л дагсан гэж зүтгэн. Ээж нь түүнд хэрв шүүлтээ үнэхээр шудраг байсан гэж баттай хэлж чадвал хүүдээ итгэж түүнийг хорвоогийн бүх шүүмжлээс хамгаална гэдгээ хэлнэ. Ээжийнх нь хэлсэн тэр үг Ханионыг мэл гайхшруулнаа. Түүнд байсан хамаг шалтгаан тайлбар нь хоолоон дээр нь тэглээд гарсангүй. Үүний зэрэгцээ Гажин Химакилийн ард байдаг хүчрхэг артал болох аврах том S Group корпорац ган мэт хатуу прокурор Гагийн хараанд албан ёсоор өртөнө. Компани гүйцэтгэх захирал Чой ширээ эсэргүүцсэн боловч прокурор Га багийг өөрөө удирдан корпорацийн төв байранд шууд нэгжлэх хийв. Болон руу шахагдсан S Group-ийн Таяк аргаа баран Кон гих жирлүү залгаж тусламж хүснэ. Кон нөхцөл байдлыг зохицуулахыг зөвшөөрсөн ч түүний тавьсан үн маш өндөр байв. S Group түүнд ямар ч ухрах замгүйгээр компанийг бүрэн хянах эрхийг өгөх ёстой байлаа. Таяк аргагүй эрхэн толгой тохин зөвшөөрнө. Үүний дараа Кон хадам ав шинчоол руу залгаж шүүгч Ханионыг ашиглан энэ хэргийг яг өөрсдийн заавраар шийдвэрлэхийг шаарддаг. Энэ хооронд Ханио ээжийнхээ бактерийн өвчний астмын цацдаг эмээ гэртээ үлдээснийг олж мэднэ. Тэрээр ээжийнхээ араас гүйцэж очихоор яаран гарах боловч яг тэр мөчид хадам ав шинчоолон заалгаж уулзахыг тушаав. Ханионыг уцаад аслах үед ээж нь аль хэдийн автобусан суугаад харагдахгүй өнгөрчээ. Ханионыг уулзалтанд очиход Таяк тэнд хിവэрээ сууж байв. Яг тэр цаг хугацаанд Ханионы ээж хөршөөхөө зовлонт ач охинд хүндэтгэл үзүүлэхээр оршуулгын газарт ирнэ. Тэнд түүнийг туйлын их гашуудаж уурсан эмээ булан руу шахан хамаг уур хилэнгээ гаргаж Ханионы ээжийг хайр найргүй цохиж зэмлэнэ. Гэвч ээж нь ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй. Хүүгийнхээ үйлцэн нүглийн төлөө үүрэх ёстой шийтгэл хэмээн тэрхүү цохилтуудыг дуугуул төвчнө. Хайртай хүн сүнсээ хөдөлсөн, авилгагч, шүүгч босныг мэдсэн түүний сэтгэл асар их шаналж байлаа. Гэртээ харих замдаа түүний бактерийн өвчин гинт хүчтэй хөдөлж гудамжинд унан ухаалдана. Ханионы утсанд үл таних дугаараас дуудлага ирэх боловч тэрээр хадам аав болон Таяк нарт арх хундаглаад завгүй байсан тул уцаа авсангүй. Түүнийг мэдээд дуулаад эмнэлэг рүү яаран очиход ээж нь хэдийнэ комын байдалд орсон байв. Ханион нөхцөл байдал арайч дэндүүд орчшоогүй байна гэж бодон тайвширч амсгийн хугацаанд ээжийнхэн зүрх гинэт зогсноо. Эмчнэр түүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн ч тус болсонгүй. Ээж нь амьсгал хураажээ. Тэр мөчид Ханион гашуудлынхаа улмаас хөшөж орхино. Энэ явдал түүний амьдралыг үрд өөрчлөх эцсийн эргэлтийн цэг болдог. За ингээд дараагийн өдөр нь Кон шүүгч Кинд тушаал өгч Ханионыг эрүүгийн хэргийн дасаг руу шилжүүлэн S Group-ийн шүүх хурлыг тэдэнд ашигтайгаар шийдвэрлүүлэхээр хуваарлана. Прокурор Га одоогийн байдлаар S Group-ийн гүйцэтгэх захирлаас мэдүүлэг авахар шахаж хэрэг хэргийг ганцаараа өөрвөл бүх насаар нь шоронд хорно гэж сүрдүүлэх боловч тэрээр нэг ч үг цохиулахгүй гэж бүрийнэ. Гагийн туслахууд Ханионыг эрүүгийн шүүхэд ирснийг илтгэн. Тэд Ханионыг яг ямар шүүгч вэ гэдэг тухай маш олон цуу яриа сонссон байлаа. Энэ бол S Group үйлдсэн хэрэгээсээ мултрах гэсэн арга башир гэдэг нь тодорхой байваа. Мөрдөн байцаалтын явцад Га болон түүний багийнхан Ханионыг маш энгийн дундаж их сургууль төгснгийг нь олж мэднэ. Түүний хүчрхэг шүүгч болж өсөх замнал нь зөвхөн хинаал хуулийн фирмийн хүргэн болсон тэр мөчөөс л эхэлсэн байв. Тэр цагаас хойш хэрэг тухайн хэрэг хадам аавынх нь хуулийн фирмтэй холбоотой бол Ханио 100% тэдний талд шийдвэр гаргадаг байв. Харин том корпорациудтай холбоогүй энгийн хэрэгүүд дээр тэрээр үнэндээ нэлээд шудраг шүүгч гэдгээрээ алдартай байсан аж. S Group бол ердөө л хянаал хуулийн фирмийн урдаа барьдаг халахвч байсан нь тодорхой болов. Үүний зэрэгцээ Альцгеймер өвчнөөр шаналж буй Ханионы аав жилд 200 сая воны асар өндөр өртөгтэй тансаг зэрэглэлийн асрамжийн газарт байдаг бөгөөд тэрхүү төлбөрийн сохор зоос бүрийг Ханионы эхнэр төлдөг байв. Гаднаас нь харахад хадмууд нь түүнийг эрхлүүлж халамжилж байгаа мэт боловч
Бодит байдал үүнээс хавьгүй харанхуй байв. Ханианы өөрийн нэр дээр нэг ч хөрөнгө байхгүй. Түүнд юу ч байсангүй. Үүнээсээ болоод тэрээр хоёр ч гутамшигтай хоч зүgjээ. Эхнийх нь хадмуудынхаа утсан хүүхэлдээ. Хоёр дахь нь оройн 6 цагт ажлаа дуусгагч гэдэг байлаа. Яагаад гэвэл Ханиан оройн яг 6 цагт ажилласаа тардаг байв. Эхнэрийнх нь гэр бүл түүнийг зөвхөн ажлын байртаа байлгаж өөрсдийн иргэшээлтэй байлгахын тулд хамгийн бага хэмжээний хэргийг л түүнд хуваарладаг байв. Энэ үйл явдал өрнөх зуур, Таяк захирал Чойд хоол авчирч өгөх бөгөөд тэрхүү хоолнд нь үхлийн аюултай амттан буюу хортой амь нуусан байлаа. Тэрээр Чойд өөрийн амиа хорлохыг албадах ба хэрэг ингэхгүй бол гэр бүлийнх нь амнаас аюулд орно гэж сүрдүүлнэ. Удалгүй прокурор Гад захирал Чойг саадуулах байрандаа амиа хорлсон гэх мэдээ ирнэ. Энэхүү замбраагүй үмэн дунд Ханиан асрамжийн газарт байгаа аав дээр очноо. Тэнд түүний нууц сейф байдаг бөгөөд тэрээр сүүлийн 10 жилийн турш эхнэрийн гэр бүлээс нууцаар цуглуулсан бэлэн мөнгө алтаа тэнд хадгалдаг байсан нь илрэв. Гэнэт прокурор Га Ханиантай шууд нүүр тулна. Тэрээр Ханианы даргалж буй удахгүй болох шүүх хурал дээр S группийн даргыг яллахаар зэхэж байгаагаа хэлнэ. Га түүний нүүрлүү хараад хадмуудынхаа утсан хүүхэлдээ гэж шууд хэлчихнэ. Энэ хэргийг хуулийн дагуу чамд шүүхгүй бол түүнийг ундахын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ сануулах боловч Ханиан түүний сүрдүүлгээс огт айж имээсэн шинжгүй байв. Үүний дараахан Ханиан захирал Чой амиа хорлсон тухай мэдээг дуулна. Хэдэн өдрийн дараа Га Ханиантай дахин уулзаж нэгэн флаш диск өгнө. Үүн дотор Таякийн үйлцэн бүх хөрөнгө, мөнгө завшилт, санхүүгийн луврын баримтууд байлаа. SC Construction компани нэгтлэн бодох бүртгэлийн дарга эдгээр нотлох баримтуудыг аваад прокурор Гатай холбогдсон байжээ. Га S Group-т хувийн үнш онцонтой гэдгээ огт үгүйсгэсэнгүй. Прокурор болсон анхны өдрөөсөө л Таякийн араас хөөцөлдөж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Нөлөө бүхий ахлагч Кимийн тушаалыг дагаж Шүүгч Ханианы өрөөнд нууцаар нэвтрэн түүний S Group-ийн шүүх хурал дээр ямар шийдвэр гаргах гэж буй санаархлыг нь тантахыг оролдоно. Гэвч Ханиан ямар нэгэн зүйл сухалгахаас татгалзаж түүнийг өрөөнөөсөө хүүтнээр хөөж гаргана. Үүний дараахан Ханиан ерөнхий шүүгчид ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөв. Түүний гармагц ерөнхий шүүгч Ханианы хадам шинчоол руу залгаж энэ мэдээг дуулгахад шинчоол үнэхээр зочролд орноо. Ажлын дараа шүүгч Ханианыг өөрийн аав ахлагч Кимтэй хамт оройн хоолнд урина. Ахлагч Ханиан дээд шүүхийн судалгааны албаны дарга эхнэр хүнтэй албан тушаалыг санал болгох боловч Ханиан аль хэдийн ажлаас гарах өргөдлөө өгсөн гэдгээ хэлнэ. Тэд өөр бусад ашигтай өндөр албан тушаалуудыг амласан ч Ханиан огт сонирхсонгүй. Ахлагч Ким энэ тухай тэр даруй Кон гэгч хүнд мэдэгдэж Кон цааш нь Ханианы хадам аавд дамжуулна. Шинчоол Ханианыг яаралтай дууднаа. Түүнийг ирмэгц хадам ах нь түүний хүчээр бүхийлгэж хүндэтгэл үзүүлэхийг шаардна. Шинчоол Ханианд S Group-ийн хэргийг хурдан дуусгаад өөрийнх нь хуулийн фирм орж ажиллахыг тушаана. Тэрч байтугай Ханианд урьдчилан бичсэн шүүхийн шийдвэрийг өгч үүнийг шүүх хурал дээр яг байгаагаар нь уншихыг нь тушаал. Гэвч 10 жилийн турш утсан хүүгэлдээ байсан нь Ханианд үнэхээр хангалттай, гутамшигтай байлаа. Түүний төвчээр эцтэй барагдана. Тэрээр тэдний нүүрлүү харан өөрөө бие даахаар шийдсэн бөгөөд Шинчоолын охиноос салж байгаагаа шууд хэлчихнэ. Шинчоол түүнд хувийн амьдрал чинь ямар байх нь хамаагүй. Эхлээд S Group-ийн хэргийг заавал дуусгах ёстой гэж сануулна. Хадам ах нь түүнийг дахин доромжилж манай утсан хүүхэлдээ гэж дуудсан нь Ханианы уур хилэн бүр илүү их бадрав. Тэрээр бараг л нодрог зөрүүлэх төгсөн ч эцэст нь хянаал хуулийн фирмтэй хийсэн түүний тохиролцоо албан ёсоор дуусныг мэдэгдэнэ. Тэр шөнө Ханиан эхнэртэй салахыг хүсэж байгаагаа хэлэхэд эхнэр нь хүүтнээр татгалзаж чи зөвхөн намайг шийдсэн цагт л би сална. Чи миний зөвшөөрлгүйгээр гэртээ ч ирж чадахгүй шүү гэж хэлнэ. Амьдрал нь тэр чигтээ нурж байгаа мэт санагдсан Ханиан зовлонгоо мартахаар арх уун. Тэрээр гудамжинд 3 танхаа этгээдтэй маргалдаж улмаар тэдэнд маш хэрцгийгээр цодуулнаа. Тэрээр цусандаа хутгалдаж би энэ юу ч үгүй бэрцэн чигээрээ гудамжаар тэнүүчилж явахдаа сүүлийн 10 жилийн турш үйлцэн нүгэл хилэнцээ эргэн санан шанална. Түүний гаргасан шудраг бус шүүхийн шийдвэрүүдээс болж хохирсон хүмүүс болон ээжийнх нь үххийнхээ өмнө хэлсэн зүрх зүсэн мөгс толгойд нь цуурайтна. Тэр мөчөд гүн харамслын нулимс хацрыг нь даган урсаж байлаа. Эцсийн шүүх хурлын өдөр ирлээ. Төлөвсний дагуу Таякийн өмгөөлөгч хамаг бурууг таалалт өгсөн захирал Чой руу шилжүүлж Таякийг огт буруугүй бөгөөд энэ хэрэгт оролцоогүйгээ гэж зүтгэн. Гэвч прокурор Га байр суурин дээрээ бат цогсож Таякийг сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан бүх мөнгө завшилт болон асар том нууц санг үүсгэсэн хэргийн гол зохион байгуулагч болохыг батлан зүтгэн. Прокурор Га шүүхээс Таяк 6 жилийн хорих ял оноож 12 тэрбум воны торгуул ногдуулахыг хүснэ. Таяк Ханианыг өөрийг нь цагаатгана гэдэгт бүрэн итгэлтэй бардам зантайгаар таагалзан сууж байв. Гэвч энэ удаад Ханиан бүх зүйлээрээ дэнжин тавихаар шийджээ. Тэрээр Таякд прокурорын шаардсанаас ч илүү хатуу буюу 10 жилийн хорих ял 24 тэрбум воны торгуул ногдуулж
шүүх тайванд байсан бүх хүнийг алмаар болно. Та яг тэр дараа ухаанаа алдан галзуурах мэт уурсаж шүүх танхимны голд хашгичж эхэлнэ. Кон Ханян руу яг л сум шиг ширүүн харцаар ширтэж байгаад уурсан гарч одов. Прокурор Га бүх зүйл ийм амархан бүтсэнд итгэж чадахгүй байлаа. Бодит байдал дээр энэхүү тесрэлттэй шийдвэрийг гаргахын тулд Ханяноос асар их зориг шаардсан юм. Хатан маав нь түүн рүү шууд залгаж тайлбар шаардсан боловч Ханян өөрийгөө зүвтэх гэж оролцсонгүй. Дараа нь эхнэр нь залгахад тэрээр зөвхөн салах хүсэлтэй байгаагаа л давтан хэлнэ. Гэвч хууль бус бүлэглэлийг араар нь тавих нь хизээч тийм амар байдаггүй гэдгийг тэр удалгүй ухаарах болно. Удалгүй Ханян хүн амны хэрэг болон мөнгө нэхэн дарамтсан хэрэг маш нарийн зохион байгуулалтаар хавханд орно. Түүний өөрийнх нь өмгөөлөгч хүртэл шүүх хурал дээр түүнийг үг хэлхийг зөвшөөрсөнгүй. Ханян өөрийгөө буруугүй гэж зөвхөрөнгөө бараан хашгичж энэ бүхнээс мултрах гэж тэмцэнэ. Үйл явдал хэдхэн хоногийн өмнө Ханян ээжигээ булшин дээр очиж байсан үе рүү буцнаа. Тэрээр ээжийнхээ хэлсэн эцсийн үгсийг тодхон санаж байв. Ээж нь түүний нүд рүү ихцлэн хараад "Хэрв чи үнэхээр шудраг шүүгч бол ямар ч тал засалтгүйгээр шүүсэн гэдгээ туйлын итгэлтэйгээр хэлээрэй" гэсэн юм. Одоо л Ханян ээждээ S группийг шударгаар шүүсэн гэдгээ бахархалтайгаар хэлж чадхаар болов. Гэвч одоо ээж нь энэ хорвоод аль хэдийн байхгүй болсон байжээ. Үүний зэрэгцээ Таяг 10 жилийн ял сонссон ч огтхонч тоосон шинжгүй. Тэрээр шоронд байх хугацаанд богино хэмжээний амралт мэт үзэж Коныг зэвсэг болгон ашиглаж Ханяныг устгах хэрцгий төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. Энэ үед Ханян албан ёсоор ажилласаа чөлөөлөгдсөн байв. Өрөөндөө эз зүйлсээ хайрцагдаж байхад нь нэгэн хүргэлтийн ажилтан ирнэ. Ханяныг төлбөрөө төлөхөөр төрөвч рүүгээ гараа сунгах үед хүргэлтийн ажилтан түүн рүү гинт дайрч ухаан алдтал нь боомлно. Ханян ухаан орохдоо өөрийгөө цуснд хутгалцсан хажуудаа алагдсан хүн болон хэрэг үйлцэн зэвсэг болох өөрийнх нь харандаа ирлэгч хутга байхыг нь харна. Тэрээр хохирогчийн төрөвчийг шалгаж үзээд тэр хүн нь прокурор Гад нотлох баримтуудыг задлсан S группийн санхүү хариуцсан захирал байсныг мэднэ. Прокурор Га түүнд энэ бол гарцаагүй Таякийн өшөө авалт гэдгийг хэлнэ. Га түүнийг байрандаа байж байхыг зөвлөж өөрөө ирээд нөхцөл байдлыг зохицуулна гэж хэлэх боловч Ханян сандарсандаа хувцас сольж хэргийн газраас сухтана. Тэр холдож амжилгүй цагдаа нарт бүслэгдэн баригдана. Хэргийн газраас олсон хурууны хийгээс эхлээд цусны мөр хүртэлх бүх нотлох баримтуудыг Ханяныг хүйтэн цус далуурчмээр тарагдуулахаар маш нарийн хурамчаар бүрдүүлсэн байлаа. Түүнийг сүүлийн 10 жилийн хугацаанд 100 саяын авилга авч улмаар энэ хуйлдаа нэшлэгдэх үед хамтрагчаа чимээгүй болохын тулд хөнөөсөн гэж олон нийтийн өмнө буруутгана. Шүүх хурал дээр тэрээр хохирогчийг таних ч үгүй гэж зүтгэн өөрийгөө бурууг зөвхөрөнгөө баран хамгаална. Гэвч түүний эхнэр шүүхийн эндэрт гарч ирнэ. Ханяны эсрэг мэдүүлэг өгөх бөгөөд түүнийг худал хуурмаг шүүх хурлын төлөө мөнгө авч тэрхүү бэлэн мөнгөө хуулийн фирмээр дамжуулан угаадаг байсан гэж зүтгэн. Байдлыг уламд ордуулан Ханяны аавыг асрамжийн газраас хөөсөн гэх мэдээ бас ирнэ. Түүнийг цагдаа хорих төв рүү шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Ким түүнд хортой юм атгуулна. Тэрээр Ханянд "Тими хоосон зовж байхаар зүгээр л бүх зүйлийг ингээд дуусгах" гэж хүйтнээр хэлв. Дараа нь тэрээр эцсийн уруултыг илчилдэг. Түүнийг устгах төлөвлөгөө нь зөвхөн Таякийн санаа байгаагүй. Түүний эхнэрийн гэр бүлийнхэн анханасаа үүнд оролцсон байжээ. Энэ нь ч бас бүгд биш байв. Ханяны асрамжийн газрын сейфэнд нуусан байсан хамаг алт, бэлэн мөнгийг шүүгч Ким бүгдийг нь хамж авсан байлаа. Ким маш урт хугацааны турш Ханянд гүн атаархаж явсан бөгөөд эцэст нь үүнийг өшөөгөө авах алтан боломж гэж харжээ. Ханян ямар ч эргэлзээгүйгээр хорыг залгиж туйлын хүнд байдалтай эмнэлэг рүү хүргэгдэнэ. Гэвч энэ нь үнэндээ Ханяны амьд үлдэх эцсийн зөвхөрөнгөө барсан төлөвлөгөө байсан юм. Тэрээр эмийн ердөө талыг нь залгисан байж яаралтаа тусламж авч үхлийн савраас арай чамаа мултарсныхаа дараа Ханян эмнэлгээс чимээгүйхэн зогтнаа. Тэрээр харанхуй түнэл чихтэй хөгзөрсөн гудамжнуудаар аавыгаа хайхаар орон гэргүй хүмүүсийн оромж руу яаран очино. Гэвч түүнийг аавыгаа олж амжихаас өмнө нэгэн хүүтэн хутганы эр түүний хүзүү рүү шууд зоогддог. Алуурчин хутгаа маш нарийн мэрэгжлийн түвшин суулж аваад эргэж харалгүй алхан оддог. Алуурчны цаадах жинхэнэ захиалагч нь өөр хинч биш ердөө л Кон байлаа. Ханян орсон газарт унан түүний цус борооны устаа хуйлран урсна. Амьсгал хураах эцсийн мөчтөө тэрээр ээжигээ урдан зогсож байна хэмээн хийм харнаа. Тэрээр ээж рүүгээ гүйх гэж оролцсон боловч хүзүүгээр нь ороосон хүнд гинж түүнийг хойш нь татна. Энэ гинжин түүнийг даатгалын хөлөг дээрх хүү мэт үргэлж хөдөлгөж удирддаг байсан хадам аав нь байлаа. Дараа нь тэрээр Гажин Кимакилийн шүүх хурлын өнөөх жаахан охиныг харнаа. Ханян тарчилж хашгирахаас өөр юу ч хийж чадсангүй. Охиноос дахин уушлалтгүй. Түүнд одоо ямар ч эрх мэдэл шүүгчийн сүрлэг нүмерэг байсангүй. Өөрийнхөө мэс чанарын шүүхийн өмнө зогсохдоо Ханян толгоо бүхийж "Би бол хулчгар хүү, би бол алуурчин, би бол хилэнцэт хэргийн хамтран зүтгэгч" хэмээн хэргээ хүлээнэ. Тэгтэл ой ухаанд багтамгүй гайхамшигтай зүйл тохиолдов. Ханян гинэтхэн өөрийнхөө карьерийн хамгийн анхны шүүх хурлын танхимын гол зогсож байхыг олж мэднэ.
Түүний тарих өгөхийнхээ өмнө амьдралыг нь ухрааж тоглуулв. Энэ хэргийн шүүгдэгч нь өлсөж өгөхгүй тул хоол хулгайлахаар айлд нэвтэрсэн гэж зүтгэж буй Сананжин гих чир байлаа. Ханьон гинэт нэгэн зүйлийг санана. Тэрээр шүүгчийн суудлаас өсрөн бууж өнөөх ирлүү ухсгийн. Тэрээр чи мөн новш чи бол цаазын ял авах болно хэмээн архирав. Тэрээр хөөрч догдолсондоо чангаар хашгирч эхэлсэн бөгөөд шүүх танхимд байсан бүх хүмүүс алмаарч орхив. Хүн бүр шүүгчийг галзуурчглаа л гэж бодно. Ханьон эцэндээ өрөөнөөсөө чимээгүйхэн гарна. Тэрээр ямарч байсан удахгүй Деважин эсвэл там руу илгээгдэх байх гэж бодож байв. Гэхдээ тэрхүү хорон санаатныг үхлээр яллаж амжсан тул сэтгэл нь хачирхалтай маш их сэргсэн байлаа. Гэвч тэрээр хойд насандаа уусаж алга болохын оронд өөрт нь хүний бие махбодын жаргалтай хэрэгцээ тулгарч байгааг мэдрэв. Харин цэврийн өрөөнд ажиллаа амжуулж байхдаа тэрээр тамд хүртэл яагаараа бие засах газар байдаг байна хэмээн гайхана. Тэгээд толон таартал 10 жилийн өмнөх өөрийнх нь залуу насны төрх харагдана. Өөрийн залуухан зүс царайг бишрэн харж байх үед утасныхан дэлгэцээр 2025 он гэсэн онцог харагдана. Гэнэт түүний толгойн ард хүчтэй алгадах нь тэр. Энэ бол ерөнхий шүүгч Жон Шик байлаа. Ерөнхий шүүгч Ханьоныг анхны бие даасан шүүх хуралдаа хитрхи их сандарсандаа ийм солиотой үйлдэл гаргалаа гэж боджээ. Түүнийг өрөөнөөс гарахад ирээдүйд аавыг нь асрамжийн газраас хөөж өөрт нь хүчээр хор уулгах ангийн анд шүүгч Кимтэй шууд таарна. Ханьяны уур хилэн дүрсгийж түүн рүү шууд нударгаараа буулгах төхөв. Азар тэрээр одоо дөнгөж 2025 гэдгийг санаж тактика хурдан өөрчлөн Кимийг чангаар тэрвэрч баярлаа гэж хэлв. Тэр мөчид Ханьон эцэд нь үүнд итгэнэ. Тэр үнэхээр цаг хугацаагаар 10 жилээр ухарч өмнөх үедээ ирчихжээ. Энэ бол түүний дүүргийн шүүхийн шүүгч хэвээр байсан бөгөөд хадмуудынхаа алтан торонд хараахан ороогүй байсан үе юм. Түүний хийсэн хамгийн ихний зүйл бол ээж рүүгээ залгах явдал. Утасны нөгөө үзүүрт ээжийнхэн дөө хоолой сонсогдоход түүний хоолой цангирч ээжээ хэмээн дуудаад бактери өвчний цасдаг эмээ үргэлж биедээ авч явж байхыг яаран сануулв. Гэвч ээж нь түүнийг утасны залилагч voice phishing байна гэж бодноо. Учир нь түүний хүү ер нь үргэлж хүүтэн хүндий зайгаа барьдаг хүн байсан. Хүүн урд өмнө хизээж түүнийг ийм хайр татан байдлаар ээжээ гэж дуудаж байгаагүй аж. Үнэн дээр бол 10 жилийн өмнө тэрээр ээжигээ хатагтай гэж дууддаг байсан бөгөөд энэ цаг үед ээж нь бактери өвчнөөр хараахан өвдөж амжаагүй байсан юм. Ханьон захим шүлжээнд орж мэдээ шалгана. Тэрээр Таякиг одоогийн байдлаар Шоуин компани гүйцэтгэх захирал SEO байгааг харин S Group-ийн дарга нь үнэндээ Таякийн аав байгааг олж харна. Энэ цаг үед S Group татвараас зайлс хийсэн. Хууль бус нууцсан бүрдүүлсэн хэрэгт буруутгагдж байсан ч үргэлж шударгааснаас мултарч чаддаг аж. Үүний зэрэгцээ Шинжийн хараахан ерөнхий шүүгч болж амжаагүй байв. Ханьон өөрт нь амьдралаа шинээр эхлүүлж утсан хүүгэлдээ байх үедээ гаргасан бүх алдаагаа засах 2 дахь боломж олгогдсныг ухаарна. Тэрээр дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд хувийн машингүй байсан тул хамгийн сайн найз Жонхоо руугаа залгаж унаж авах хуучин машин зээлхийг хүснэ. Гэхдээ Жонхоо бол маш өндөр зэрэглэлийн мафийн толгойлогч гангстер байсан юм. Өмнөх амьдралдаа Ханьон хянаал хуулийн фирмийн гар хөл болсон. Тэр мөчөөсөө л эхлэн найзаасаа сэтгэл хүйтнээр нүүр буруулж байсан билээ. Гэвч энэ удаад бүх зүйл өөрөөр эргэх болно. Ханьоны дараагийн зогсоолол Сананжины гэр байв. Энд маш аимшигтай үнэн нуугдаж байлаа. Сананжин гэж жижиг хулгайн хэрэгээр баригдахаас өмнө үнэндээ 3 хүний амийг хөнөөсөнд цуврал алуурчин байжээ. Өмнөх амьдралдаа Ханьон түүний өрөвдөлтөө гимгүү царайлсан жүжиглэлтэнд хууртаж түүнд тэнсэн харгалзах ял оноож суллаж байсан юм. Тэрхүү ганцхан алдаанаас болж нэгэн мангас эрх чөлөөтэй үлдэж дахин хүмүүсийг хөнөөсөн бөгөөд энэ үнэн Ханьоныг шүн бүр хар дарсан зүүчиг дарчлагдаг байв. Яг энэ үеэр хэргийг хариуцсан прокурор Чолву мөн л нэг зүйл буруу байгаа гадарлан өнөөх хулгайчийн гэрийн гадна ирснээр тэд тохиолдлоор таарнаа. Прокурор яагаад шүүгч хүн хулгайчийн гэрээр эргэлдээд байгааг огт ойлгохгүй байсан ч сонирхолтой хөтлөгдөн Ханьоны араас гэрлүүн орноо. Гэрт ормогц Ханьоны ирээдүйн дурсамж сэргэн. Тэрээр 3 дахь хохирогчийн цогцыг хөрөгчөнд нуусан байгааг мэдэж байлаа. Тэр сэтгэл зүгээ бэлдэн аимшиг төрхийг харахаар хөрөгчний хаалгыг хүчтэй татан нээсэн боловч гайхалтай нь хөргөгч хоосон байв. Тэрээр гайхсан ч сонор сэрэмжээ алдалгүй шалан дээр байх хэд хэдэн хүчтэй цэвэрлэгээний бодисын савнуудыг олж хараад дараа нь судлахаар зургийг нь авч амжина. Тэр орой хоолны үеэр Ханьон ирээдүйн мэдээллээ ашиглан прокурор Чолвутэй бейсболын тэмцээн дээр бооцоо тавив. Тэрээр Eagles баг 11-р үед гайхалтай эргэн ирэлт хийж ялна гэдгийг яг таг зөгнөв. Үйл явдал яг түүний хэлснээр өрнөхөд прокурор Чолву бүр мөсөн хэлгүй болж орхино. Ханьон тэр шөнийг унтлахуу хэргийн бүх нарийн ширийн зүйлийг улаар нь дахин шинжилж хонно.
Дараагийн өглөө нь ерөнхий шүүгч Ханьоныг дуудаж ял оноох стандартыг баримтлахыг сануулна. Ханьон дөрмөө дагахыг амлан түүний айсыг л дагна. Шүүх хурал дээр тэрээр Санаан Жинд 1 жилийн 20 ял оноож ялыг 2 жилээр тэнсэн харгалзахаар шийдвэрлэн өмнөх амьдралынхтайгаа адил түүнийг суллана. Шүүх хурал дуусах яг тэр мөчид Ханьон үзэгчдийн суудлаас маш танил царайг олж харна. Энэ бол өмнөх амьдралд нь Санаан Жиний 3 дахь охирогчийг кимчиний хөрөгчөнд нуухад тусалж байсан Жуан гэх охин байв. Гэвч Ханьоныг түүнд хүрч амжихаас өмнө охин алга болчихно. Ханьон тэр хавийн бүх хүнсний дэлгүүрүүдээр явж хэн нэгэн их хэмжээний цэвэрлэгээний бодис худалдаж авсан эсхийг асууж эхэлнэ. Энэ хооронд прокурор Чолбу Санаан Жиний гэрийг отож байсан бөгөөд с ิจ гтэн гэрээсээ гараагүй байгаа гэлтгэн. Ханьон түүн рүү Санаан Жи бол сурал алуурчин гэсэн чихүүц дүрм зурус хэлгэн. Эцэст нь нэгэн дэлгүүрийн эзэн цэвэрлэгээний бодис авсан охиныг таньснаар тэр нь Жуан болохыг нь тогтооно. Ханьон охиныг гэрт нь олж очиод бүх зүйлийг мэдэж байгаагаа шууд хэлнэ. Санаан Жи охиныг ээжийг хөнөөнг сүрдүүлсэн тул хөөрхий охинд түүний бохир ажлыг хийхээс өөр сонголт байгаагүй байж. Ханьон хаалгыг нь өшөглөн ороход Жуан кимчиний хөрөгчний урд өвдөг сөгөхрөн суугаад тасралтгүй уушлалгүй уйлж байв. Охины эснэр түүнийг нэг удаа цогтох гэж оролдоход нь тусалсан нэгэн эмэгтэйг Санаан Жи гэрчийг устгах зорилгоор хөнөөж цогцыг нь нуухыг Жуан тулгасан байжээ. Хөрөгч дотор үнэхээр цогцнуусан байлаа. Энэ үед прокурор Чолбу Санаан Жинийг даган хүүхдийн тоглоомын талбай дээр ирээд байв. Ханьон уцаар түүн рүү хашгирч тэр даруй баривчлахыг шаарднаа. Прокурор хангалттай нотлох баримт байхгүй байсан тул эргэлзэж байтал Ханьон нугасны зурагтаа самстаа жаахан охин байгааг хэлдэг. Прокурор Чолбу Санаан Жиний араатан мэт гайцсан харц яг тэр жаахан охин дээр тусаж байгааг хараад Ханьоныг үнийг хэлж байсныг эцэст нь ухаарна. Гэвч яг тэр мөчид Санаан Жи уцаа хараад шууд зогтож эхэлнэ. Тэрээр гэрийнхээ бомруулж дотор нууц камер сойрлуулсан байсан бөгөөд Ханьон цогцыг олсныг харчихсан байжээ. Прокурор Чолбу алуурчны араас үгсөөр толгод өвөд хөөж байгааг мэдсэн Ханьон Жуаныг машиндаа суулган алуурчны замыг таслах дөц замыг заалгана. Тэрээр Жуанд өөрийнх нь үгийг чадлынхаа хэрээр чангаар давтан хэлхийг тушаав. Санаан Жи, би чамд цаазын ял оноож байна. Охин хамаг зоргоо цуглуулан чангаар хачгарах мөчид машины гэрлийн тусгалд алуурчин гарч ирнэ. Ханьон өчүүхэн чиргэлцэггүй хаазаа тултал гიშгэж Санаан Жинийг ясн үүрмээр хүчтэй мөргөнөө. Ханьон биеийн таг задарсан Санаан Жиний зүг алхан очиход чихэнд нь чиний амьд там яг эндээс л эхэлж байна хэмээн хүүтнээр шивнэн. Алуурчныг эмнэлэг рүү яаралтаа авч явах үед Ханьон прокурор Чолбуд хөрөгчөндөх цогцыг нууцыг дэлгэнэ. Мэл гайхсан Чолбу Ханьоныг энэ нэрийг цоврал алуурчин гэдгийг яаж мэдснийг огт ухаарч чадахгүй байлаа. Гэвч Ханьон зүгээр л мөрөө хавчин гэмт хэрэгтэн хизээ нэгэн цагт заавал мөрүүлдээдэх хэмээн өнгөрөөнө. Дараагийн өдөр нь Ханьоны тухай яриа хот даяар тархаж ерөнхий шүүгч Жоншиг түүнийг олон нийтийн өмнө сайшаав. Гэвч нэгэн асуудал байлаа. Тэрээр дөнгөж ажлын гараагаа эхэлж буй залуу шүүгч байсан тул зөвхөн жижиг хэрэгүүдийг л дааж авдаг байв. Асар том цуврал аллагын шүүх хурал түүний зиндааны хэрэг биш байлаа. Ханьяны дотор дүрлзэж буй тэрхүү их амбицийг олж харсан Жоншиг түүнийг шүүх засаглалын хамгийн нэр хүндтэй шудраг эрхэм болох Исүктэй танилцуулж өгнө. Сүхэтэй залуу энэ боломжийг ашиглан нэгэн галзуу алхам хийн. Тэрээр Санаан Жиний шүүх хуралд ямар ч хамаагүй аргаар оролцохын тулд өөрийн хүсэлтээр туслах шүүгч болж тушаал буурахыг хүснэ. Исүк энэ залуугийн зүрх зоригийг өндрөөр үнэлж түүнд ногоон гэрэл асааж өглөө. Удалгүй шүүх хурал эхэлж Ханьон гуйшгүй шийдэмгий байдалтайгаар шүүгчийн судалсан. Өмнөх амьдралдаа тэрээр энэ мангастай холбоотой аимшигт алдаа гаргаж байсан бөгөөд түүх дахин давтагдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй байлаа. Том өдөр ирэхээс өмнө Ханьон амиа алдсан 3 хохирогчийн гэр бүлийг бичлэн олж уулзна. Тэрээр тэднийг жинхэнэ шударгаас тогтох тэрхүү эзэгтэй мөчийг өөрийн нүдээр харуулахаар шүүх танхимд урьсан байлаа. Шүүх хурал оргил цэгтээ хүрэхэд Ханьон шүүхийн бүх албан ёсны журмыг үл тоон шүүгчийн эндрээс бууж ирэв. Тэрээр зөвхөн хуурай хуулийн заалт уншсангүй. Тэр хохирогчдын өмнөөс зогсож Санаан Жинийг ямар ч өршөөлгүйгээр буруушаав. Энэхүү шийдвэр бол зөвхөн хуулийн номноос биш. Хохирогчдын гэр бүлийн зүрхний гүнээс болон ам өргөцсөн хүмүүсийн өшөө нэгсэн сүнсний дуу хоолой юм гэдгийг нь зарлана. Ял нь бол цаазын ял. Энэ үг түүний уруулаас гармагц танхим тэр чигтээ нийжинсэн алга ташилтаар дөрөв. Үзэгчид баяр хөөр болон хашгирч хохирогчдын гэр бүлийнхэн талархлын нулимс унгаж байлаа. Шүүхийн харуулууд хүрт Санаан Жинийг чигшин зэвүүцэж, уурсандаа түүнийг тэрэгцрээс нь дүлхэн унгана. Ханьоны нүдэнд нулимс цэйлгэнлээ. Тэрээр эцэст нь өмнөх амьдралынхаа хамгийн том нүглийг засаж чадсан юм. Гэвч намар амгалан удаан үргэлжилсэнгүй. Шүүх хурлын дараа Ханьон өөрийн ангийн анд ирээдүйн урагч шүүгч Кимиг нэгэн нууцлаг эрийг даган явж байхыг олж харав. Тэр тэднийг отож өнөө хэрэн Сөүлийн эрүүгийн хэргийн өндөр тушаалын шүүгч болохыг нь мэдэж авна.
Улам гүнзгийрэлэн ухсаар тэрээр бүх зүйлийн ард байгаа жинхэнэ хөшигний ардах тоглогчийг олж мэдэв. Одоогийн Сөүлийн шүүгч ирээдүйд дээд шүүхийн ерөнхий шүүгч болж Ханио нэг хөнөөх тушаал өгөх заналтайсан Шинжин байлаа. Өөрийг нь алсан эрийг урдан зогсож байхыг хараад Ханионы дотор цэвэр хязгааргүй уур хилэн дүрлцэв. Үнэн дээр Шинжин бол шүүхийн шийдвэрүүдийг бодлуулж татвараас зайлсхийсэн компаниудын ялыг хөнгөлөхийн тулд асар их хэмжээний авилга авах зорилгоор шүүгч Кимтэй нэг хүнжилд орсон байжээ. Тэд үүгээр зогсохгүй улам их мөнгө саахын тулд том хуулийн фирмүүдийг дарамтлахаар зэхэж байв. Тэдний дараагийн байна Ханионы ирээдүйн хадам мав бөгөөд хинаал хуулийн фирмийн тэргүүн Шинчол байлаа. Шинжин бараг жилийн турш Шинчолыг нууцаар хорлож түүнийг сэтгэл зүгээр нундахын тулд дараалсан 12 том хэрэгт ялагдал хүлээлгээд байжээ. Цаг нь болоход Шинжин эцэст нь Шинчолтой уулзахыг зөвшөөрнө. Оройн хоолны ширээнээ ард Шинжин түүнийг доромжилж өөрийнхөө савхаар хоолыг нь хутган яг л аратан мэт заваа идэж сууна. Шинчол түүнийг чигшин зэвүүцэж байсан ч өөрийн нэртөөр бархлаа хоолоо даван зайлгэж ганцхан хэрэгч болов ялалт байгуулах арга замыг Шинжинээс хичээнгүйлэн гуйна. Шинжин энэхүү хүчрхэг өмгөөлөгчийг өөрийнх нь урд өвдөх сүхрэн гуйж буйг харан таашаал авна. Тэрээ Шинчол зөвхөн шүүгчийн алах барьж буй хүн л эцсийн шийдвэрийг гаргадаг гэдгийг хүйтнээр сануулна. Тэрээр ресторанаас гарахдаа өөрийн гар хөл болсон шүүгчтэй Шинчолыг дараагийн хэрэгтэн заавал ялуулахыг тушаах бөгөөд энэ үйлд нь яг л нохоонд үртэс хайж өгч байгаа мэт дээрэнгүй байв. Энэ хооронд Ханио энэхүү дайнаас түр амс хийж хог хаягдл цуглуулах цэг дээр байгаа аав ээж дээрээ очино. Тэрээр ээжигээ маш чангаар урт хугацаанд тэврэн авч тэндээ үлдэн цэвэрлэгээ хийхтэн туслах бөгөөд өмнөх амьдралынхаас хавьгүй илүү инээж хөөрөлдөнө. Хэдэн хормын дараа аав нэрх бөгөөд энэ бүх хүнд хэцүү сорилыг туусны эцэст эцэг хийг нь хоёулаа амьд сэрүүн эрүүл саруул байхыг хараад Ханио сэтгэл нь дэндүү их хөдөлж үгч хэлж чадахгүй гацна. Дараагийн өдөр нь Исүг түүнд маш хүнд ээдртэй даатгалын луврын хэргийг даалган өгнө. Энэ хэрэг бол түүнийг яг юугаар бүтсэн бэ гэдгийг шалгах жинхэнэ галын сорилт байв. Хэргийн хавтаст хэрэг хөгжүүн гихч залууд холбогдох аж. 3 сарын өмнө хөгжүүний найз охин асар өндөр өртөгтэй амь насны даатгал хийлгсэн бөгөөд даатгалын цорын ганц өв заалгамжлагчаар хөгжүүнийг томилсон байжээ. Саяхан найз охин автомашины ослоор нас барсан бөгөөд энэ нь хөгжүүнийг сэжигтнүүдийн жагсаалтын хамгийн дээр аваачив. Гэвч энд нэгэн зангилаа байв. Тэрээр амжилттай ажиллаж буй рестораны эзэн бөгөөд доктортой орлоготой тул найз охиноо хөнөөх санхүүгийн ямар нэгэн илэрхий сэтэл байсангүй. Тэрч байтугай ийм амь насны даатгал байсан эсхийг огт мэдээгүй гэж зүтгэн. Нотлог баримт маш нэмгэн байсан тул хэрэг тэр чихтэй барьцхөө хэврэг суурин дээр л зогсож байлаа. Ханио нөхцөл байдлыг тодруулахаар ослын газар руу бичлэн очихоор шийднэ. Осол гарсан өдөр машин уулын их завчим хавцал руу унсан байжээ. Хөгжүүн өөрөө бэрцэнд жолоочийн суудлаас мүлгэж гарч чадсан бөгөөд хажуугийн суудал дээр ухаангүй байсан найз охиноо машинд нь орхиод явсан байв. Гаднаас нь харахад энэ бол маш харамсалтай ердийн нэгэн золгүй осол мэт л харагдана. Гэвч энд нэгэн сэжигтэй дохио байлаа. Охин нас барахаасаа өмнө нийт 8 өөр төрлийн амь насны даатгалын гэрээ хийлгсэн байжээ. Даатгалын нөхөн олгорын нийт дүн ухаан балартам асар их буюу 12 тэрбум вон байсан бөгөөд сохор зоос бүрэн хөгжөөний халаасанд орохоор хуваарлагдсан байв. Энэхүү эмгэнэлт явдлыг зориуд зохион байгуулсан байж магадгүй гэх сэжгийг төрүүлэхгүй байхын аргагүй болгож байлаа. Ханионыг ийхүү гүн бодолд автан зогсож байтал нэгэн эмэгтэй сурвалжлагч төхөж ирнэ. Тэрээр Ханионыг мөрдөгч байна гэж андууран өөрийгөө танилцуулж хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл ухахаар оролдоно. Ханион түүнийг харсан даруйдаа шууд танино. Тэр бол өмнөх амьдралд нь олон жилийн турш ярьслага авахар араас нь салдаггүй байсан өнөөх ядаргаатай сурвалжлагч эмэгтэй байлаа. Ханион түүнд хит хитэн илдэг атлаа бөөрийнхээ хариулт өгөөд эцэг эгээгээ хог хаягд цуглуулах цэг рүү буцна. Тэнд тэрээр маш танил царай болох тус цэгт байнга төмөр тушаахаар ирдэг өндөр насны эмэгтэйг олж харна. Түүнийг харах тэр мөчөд Ханионы зүрх палхийн зогсох шиг л болов. Тэрээр энэ эмэгтэйг өмнөх амьдралынх нь Гажин Кимакил химийн үйлдвэрийн хэрэг дээр амиа алддаг Наон химээх жаахан охины эмээ гэдгийг хизээж мартаж чадахгүй байлаа. Өмнөх амьдралдаа гаргасан түүний авилгалд автсан сүнсээ худалдсан шүүхийн шийдвэрээс болж энэ эмэгтэй цорын ганц хайртай чокноо алдсан билээ. Ханион чимээг өхөн аяг кофе найруулж эмэгтэйд төхүүлж өгөв. Түүний нүд улаанаараа эргэлдэж нулимс цэйлэгнэн гинэтхэн эмээгийн урд өвдөг сүхрэн сууж
толгой бүхийгөө өөрт байгаа бүхий л чин сэтгэлээрээ уушлалт гуйж эхэлнэ. Тэр ямар шалтгаанаар уушлалт гуйж байгаагаа тайлбарлаагүй ч түүний дуу хоолойноос насан туршийнх нь гүн харамсал харуулсал илт мэдрэгдэж байв. Хог хаягдлын цэгээс гэрлүүгээ харих замдаа Ханио эмээгээ хүлээгээд замын хажуу зогсож буй Наоныг өөрийн нүдээр харна. Энэ цаг хугацааны шугамд охин хിവэр амьд сэрүүн байлаа. Ирэх жил охин ахлах сургуульд орох бөгөөд сургуулаа төгссөн даруйда ажилд орж эмээгээ дахин ийм хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй амраахыг хүсэж байгаагаа ярина. Эмээ нь охинд Ханио шиг нэр хүндтэй шүүгч болох албагүй. Зөвхөн коллежол төгсөж чадвал баярлна гэдгээ хэлнэ. Ханио тэдний араас чимээгүйхэн алхаж гартаа тижээлэх хүнсний ут татгсан байх боловч тэдэн дээр очин өгөх зүрх зориг тутна. Эцэст нь тэр эцэг их дээрээ буцаж очиод дараагийн удаа өнөө хөгшин эмэгтэйг эрэхтэн түүний өмнөөс тижээлэг ундаа бэлдэж өгч байхыг нь хүснэ. Энэ хооронд Шинчол авилгалт шүүгч Шинжиний өгсөн зөвлөгөөний дагуу ерөнхий шүүгч Жоншигтэй холбоо тогтоохоор оролдож эхэлнэ. Шинчол ерөнхий шүүгчээс шинээр гялалзаж буй од шүүгч Ханионыг өөрийн отгон охин Сэхитэй сохор болзоонд явуулж өгөхийг тусгаалan хүснэ. Уулзалтын өдрийг 14 цагт тавуулсан ч Сэхи 15 цаг хүртэл ирсэнгүй. Энэ бол түүний хүмүүсийг өөрийн иргэшээлд оруулж хинэн эзэн бэ гэдгийг харуулахын тулд заавал 1 цаг хүлээлгдэг үндсэн тактик нь байлаа. Гэвч түүнийг ресторанд алхан орж ирэхэд Ханио хаанч байсангүй. Үнэн дээр Ханио цагтаа очих ямар ч бодлогоогоор огт өөр кофе шопод амарч сууж байв. Өмнөх амьдралд нь Сэхи түүнийг яг ингэж хүлээлгэж байсан тул тэр энэ удаа дахин хууртагдахыг хүссэнгүй. Ханио кофе уунгаа даатгалын хэргийн хавцас тэргийг 50 эргүүлж суун. Түүний өмнөх амьдралд хөгжүүнийг буруугүй гэж зарлаж байсныг тэр маш тод санаж байлаа. Гэвч үүний эрэхтэй 3 жилийн дараа тэрээр өөр нэгэн найз охиноо хөнөөхөөр дахин осол зохион байгуулж байгаад баригдсанаар жинхэнэ төрхөн нийчлэгдэж байсан юм. Сэхийг уулзах газартаа ирсний дараа л Ханион түүн рүү арай жоохон хоцрох шинжтэй байна гэсэн зурсыг юу ч болоогүй мэт илгээн. Сэхи уурлан суудлаасаа босож ресторанаас чирүүн гарч одно. Гарах замдаа тэрээр зөөгчийг мөргөж тэнцвэр алдан унах төхөн. Яг тэр мөчөөд Ханион гинэт гарч ирэн түүнийг араас нь түшин авна. Сэхи уурандаа галзуурах төхөн хамаг уураа зөөгчдөр гаргаж эхлэхэд Ханион дундуур нь орж түүнийг зогсооно. Түүний оролцоонд улам бүр галзуурсан Сэхи гар далайн Ханионы нүрлүү хүчтэй алгадан. Чи өөрийгөө хэн гэж бодоод хүнийг хүлээлгэж байгаа юм бэ гэж хашгирав. Ханион туйлын тайван байв. Тэрээс Сэхигийн саяны үйлдэл нь эрүүгийн хуулиар хүний биед халтсан хэрэг болохыг хэрэв хүсвэл шууд шүүхэд өгч чадхаа хүүтнээр сануулна. Энэ мэдээ олон нийтэд таарахвал хизээж Ханион өөрөө хохирогч болж үлдэхгүй гэдгийг анхааруулна. Ханион хитгэн хатуу үгээрээ энэхүү эрх танхил бяцхан баян авахыг эргэж харан зөөгчөөс уушлалт гуйхад хүргэнэ. Хэдийгээр энэ явдал ингээд өнгөрсөн ч тэдний хоорондын өшөө авалтын дэ албан ёсоор эхэлж байв. Сэхигийн гадарлаагүй зүйл гэвэл ресторанд байсан нэгэн үйлчлэгч түүний Ханионыг алгадаж буй бичлэгийг бүхэлд нь камерт буулгаж захим сүлжээнд тавьчихсан байв. Шүүгч Ким өнөөх шууган тарьсан бичлэгийг олж хараад мэдээлэл сонсохоор Ханион дээр ирэхэд тэр юу ч нуусангүй. Нөлөө бүхий хуулийн фирмийн даргын охинтой сохор болзоонд заларсан нь үнэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрнө. Энэ бүхний явцад шүүгч Ким өөрийн дутуу мэдрэмж атаархлаа нууж чадахгүй л байлаа. Тэрээр авилгаж Шинжиний доор олон жилийн турш тушаал дэвшихгүй үн цэнгүүгээр боол мэт зүтгэж ирсэн билээ. Гэтэл түүний хамтран зүтгэгч Ханионыг дээд албан тушаалтнууд нь байнга анзаарч цаашаагаас гадна өндөр зэрэглэлийн гэр бүлийн охинтой хүртэл зуучлаад байв. Ханион түүнийг хөнхөө өгөөдөж тоглоом шоглоом болгоод шууд шүүх танхимлуугаа явна. Хөгжүүний шүүх хурал үргэлжлэхэд асар том сугларалт үүснэ. Зөвхөн хэргийн оролцогчид төдийгүй өөр олон шүүгчид цугларсан байлаа. Удалгүй Исүк, Жоншиг болон Ханионы хамгийн сайнаас хүртэл араасаа гарч ирнэ. Хүн бүр түүнийг энэхүү шийдвэрлэхэд бараг л боломжгүй хэргийг хэрхэн зохицуулахыг сонирхож байлаа. Энэ удаагийн гол гэрч бол хохирогчийн үеэл бөгөөд даатгалын төлөвлөгөөг шууд зуучилж хийлгсэн Жеон байв. Тэрээр эндэрт гарч үеэлээ нас барахаас өмнө даатгалын гэрээний талаар хөгжүүнд хизээч хэлж байгаагүй гэдгээ баттаа мэдэгдэнэ. Хэрв шүүх энэ мэдүүлгийг хүлээж авбал хөгжүүний мөнгөний төлөө хүн амны хэрэг үйлдэх сэтэл нь үгүйсгэгдэх бөгөөд ингэснээр яллах үндэслэхүү болж тэрээр суллагдах боломжтой болох байв. Гэвч үеэл нь даатгалын талаар мэдэж байсан цорын ганц хүн байсан тул тэрээр гүнзгэрүүлэн ухах ёстой гол занглаа холбоосон байлаа. Ханион гэрчийн утсыг шалгахыг шаардав. Гэрч татгалзах аргагүй байсан тул утсаа өгсөн боловч зөвхөн ажлынхаа л утсыг өгөв. Ханион түүний хувийн утсыг бас шаарднаа. Охин сандарч твдэж эхлээд утсаа гээч гсэн хэмээн хэлнэ. Яг энэ үед түүний гар цүнхэн дотроос нэгэн утасны хонх дуугарна. Дэлгэцэн дээрх залгагчийн нэр шүүгч Хан өөрөө байлаа. Хан аль хэдийн Жионы хувийн дугаарыг олж мэдээд үннийг анхнаасаа л мэдэж байсан мэт яг тэнд шүүх хуралдааны танхимд
Шууд залгасан нь тэр байв. Шүүхийн танхимын голд хувийн утсан дуурах үед Жионд худал хэлж мултрах ямар ч арга байсангүй. Уцаа хураалгахаас өөр аргагүй төрөв. Яг тэр мөчөд Ханя шүүгдэгч хөгжүүн болон гэрч Жион нарын дотн зургуудыг дэлгэц рүү шилжүүлэн харуулв. Энэхүү маргаангүй хөдлөшгүй нотлох баримттай нүүр тулсан хөгжүүн цаашид жүжиглэж чадсангүй. Тэрээр сэтгэлээр унаж толгоогоо бүхийлгэн бүх зүйлийг хүлээж эхэлнэ. Зочирдмаар үнэн гэвэл тэр болон Жионар үнэхээр үерхдэг байжээ. Тэр шөнө Жион өөрийн найз залууга үеэлэгчтэйгээ танилцуулсан бөгөөд хоёр эмэгтэй маш дотн байсан юм. Тэд гуруула цуг арх ууж байж. Гэвч Жион ширээний ард дасраад унмагс хөгжүүн болон үеэлэгч хоёр нь үргэлжлүүлэн уусан байна. Тэд согтуудаа хамт хончихжээ. Удсан ч үгүй үеэлэгч нь хөгжүүнтэй нүүрэлдэн гинти мэдээ дуулгана. Тэр жирэмсэн босон гэж жирэмсний эерэг гарсан тестийг үзүүлэн түүнийг хурдан гэрлэхийг нь шаарджээ. Буланд руу шахагдсан хөгжүүн үнэхээр хайртай байсан эмэгтэй болох Жионоос салж үеэлэгчийнх нь албан ёсны найз залуу болохоос өөр аргагүй хүрсэн байна. Гэвч дараа нь энэ бүхэн зүгээр л өөр байсныг нь олж мэднэ. Тэр хизээч жирэмсэн болоогүй бөгөөд зөвхөн түүнийг урхитхын тулд хуурамч тест ашигласан байв. Гин буруугийн мэдрэмж болон хорсолдоо хөтлөгсөн хөгжүүн Жионтой нууцаар буцаж холбогдсон тэдний нууц амаргийн харилцаа сэргэжээ. Гэвч ийм нууц нууц чигээрээ үлдэж чадахгүй тул үеэлэгч нь тэдний уралтыг удалгүй мэдчихнэ. Худал хуурмагт нь хорсон хөгжүүн түүний амь насны даатгал хийлгэх хүртэл нь хүлээжээ. Эзгүй замд машин жолоодож явахдаа тэрээр хаазаа тултлан даран машиныг уулын хавцал руу унгаж үхлийн осол шиг зохион байгуулсан байна. Ханяны энэ хэргийг илрүүлсэн амжилт нь ослын газар уулцсан эмэгтэй сурвалжлагчийн тусламжтай холбоотой байв. Тэрээр ирээдүгээс ирсэн учраас үеэлэгчийнх нь хувийн утас нь хэргийг шийдвэрлэх гол хүзэр гэдгийг нь мэдэж байжээ. Сурвалжлагч бүсгүй Жионыг мэддэг гэж хэлэхэд хаан шүүгч тэр дайраа түүнээс хувийн дугаарыг нь асууж авсан бөгөөд үүний ачаар шүүх хурал дээр нөгөөх гинтийн дуудлагыг хийж гэрчийг ямар ч хамгаалтгүй болгож чаджээ. Ханяны өсөн нэмэгдэж буй нэр хүндийн тухай мэдээ эцэст нь авилгалд авсан шинжээний чихэнд хүрч тэрээр шүүх хуралд бичлэн оролцохоор шийддэг. Шүүх ажиллагааг ажиглаж байхдаа шинжээ ямар нэгэн хувийн бус зүйлийг мэдэрнэ. Хаан шүүгч угаасаа л өнөөх нууц утас байгааг болон шүүх хурлын үр дүн бүр эхлэхээс өмнө мэдэж байсан мэт түүнд санагдана. Түүний гайхалтай ур чадварын ачаар Исүк Ханяныг улам бүр хүндэтгэх болов. Тэрээр шүүхийн цорын ганц шүүгч болж твших гэж байгаа бөгөөд Ханяныг өөртөөгөө хамт авч явахыг хүсдэг. Гэвч хаан өмнөх амьдралдаа шүүх засаглал удалгүй шинжлэлийн шуурганд өртөж Исүк шиг шудрах хүнэн хүртэл түүний уршигаас мултарч чадаагүйг тод санаж байв. Шудрах хүнийг уналтанд оруулахыг хүсээгүй тул Ханя энэхүү урилгаас эрс татгалздаг. Шинжийн Исүкийг эртнээс нүднийхээ гин мэт үзэж ирсэн тул тэрээр Исүкийг дээд шүүхийн шүүгч болохоос сэргийлэхээр бүр мөсөн шийднэ. Дайсны минь дайсан бол миний найз хэмээн бодож хаан шүүгч Исүкийн тал зогсож шинжээнийг алхамаар буулгаж авахын тулд хамтрахаар сонгодог. Өрөөндөө буцаж ирээд Ханьон алсаас ерөнхий шүүгч Жонсикийн дууг сонсоод сандарсандаа ширээнийхээ доогуур шууд шургаж нуугдана. Жонсик ч бас ширээний доогуур мөлхөөд орж ирэв. Чамд юу болоо вэ? Амжилтандаа хитрхи сагсуур аюу гэж түүнийг зэмлсэний дараа Жонсик нэг мэдээ дуулгана. Исүк Ханяны ганц хүсэлтийг ямар ч асуултгүйгээр биелүүлэхийг зөвшөөрсөн байна. Жонсикийг явмагц Ханян сурвалжлагч Наанаас тусламж хүссэн яаралтай дуудлага ирнэ. Түүний аав ордны цогцлбарын харуул хулгайн хэрэгс хэлсээр гүтгэгдсэн байв. Наан хуулийн талаар юу ч мэддэггүй тул хан шүүгчээс тусламж хүсжээ. Ордны цогцлбор гэх нэрийг сонсоод Ханя өмнөх амьдралынхаа нэгэн хэргийг тэр даруй санав. Томоохон эмнэлгийн захирал Лигийн гэрт хулгай орж Сефэнд нуусан нууц дансны бүртгэл алга болсон байдаг. Энэ хооронд захирал Ли сандарч шинжийн рүү залгасан байв. Учир нь тэрхүү бүртгэлд улс орны хамгийн хүчрхэг хүмүүсийн талаарх асар том нууцуд агуулгадж байсан юм. Шинжи ямар ч хамаагүй үнээр тэрхүү дансны бүртгэлийг олохыг алуурчинд тушаана. Ханя ордонд ирээд ойролцоо эргэлдэж буй сэжигтэй нэгэн дүрсийг олж харнаа. Тэрээр Нааныг даган тоног төхөөрөмжийн өрөөнд очоод түүний аавыг хэсэг хамгаалагчид бүслэн байцааж хулгайн хэргийг түүн рүү чиххийг оролдож байв. Хаан дотгош орж хуулийн мэдлэгээ ашиглан тэднийг тааг дуугүй болгоно. Хамгаалтын албаны дарга өөрийн гэсэн өмгөөлөгчтэй хэмээн маргахыг оролдоход хаан шүүгч хүйтэн сэвдэг өөртөө итгэлтэй дуугаар шүүх хурал дээр шүүгч бол өмгөөлөгч прокурор хоёрын аль альнийх нь дээр зогсдог. Ганцхан хууль гэж би эцсийн шийдвэрийг би гаргадаг юм аа гэж нэцав. Түүний сүр хүчин зочирдсон хамгаалагчид тэр даруй өршөөл ирж гуйж эхэлнэ. Түүний оролцооны ачаар Ханя Наан болон түүний аавыг амжилттай аварч чаддаг. Үүний дараа тэрээр өөрийн дотны найз Жонхог хайж олоод ордны цогцлборт нэвтэрсэн хүнийг олохын тулд түүний далд ертөнцийн холбоо сүлбээг ашиглахыг хүснэ. Ханяныг очиход Жонхо
болон түүний нөхдөө жижигхэн мухлаг суучихсан асар том тогоо дүүрэн цусан хя мэдэж байв. Тэр хоолны газрын эзэнт тэдэнд өртөө байсан тул өрнөөс нь дарахын тулд хоолыг нь идэж байсан нь тэр ажээ. Гэвч тэднийг идэж дуусмагц мухлагын эзэн эмэгтэй Жонхог зэмлэж "Хэрэг чи зүдэрч яваа хүн болгоны үрийг ингээд хооллоод дуусгаад байвал удахгүй чи дампуурн шүү" гэж хэлдэг. Үүнээс харахад аимшигтай гадаа төрхтөө хідээч Жонхо бол алтан зүрхтэй. Өршөөнгүүнийг нь зээлдүүлэгч байжээ. Тэр захын ядуу худалдаачдад үнэн сэтгэлээсээ санаа тавьдаг нэгэн байв. Хэдийгээр түүнийг өндөр хүүтэй мөнгө бүүлэгч гэж хэлдэгч цуглуулсан мөнгөнийхөө ихэнхийг тусламж хэрэгтэй хүмүүст өгөх. Эсвэл буйны үүсэд зориулдаг байлаа. Үүнээс нь болоод захийнхан Жонхогийн нуруунд айл эрт сахиусан тэнгэрийн далавч ургасан байх хэмээн хошигндог байжээ. Ханиа хулгайчийг олоход тусламж хүсгэд Жонхо нэг нөхцөлтөөр тэр даруй зөвшөөрөв. Тэрээр энэ хэрэг түүнийг чирхийг хүссэнгүй. Гэсэн ч тэр санаа зовхоо болж чадахгүй л байв. Хэрв шүүгч хүн цагдаа нарыг алгасаад ямар нэг зүйлийг хайж байгаа бол тэр зүйл нь асар аюултай байж таарна. Азар Жонхо тухайн бүс нутгийн жижиг гарын хулгайч бүрийг өөрийн гар утас шигээ сайн мэддэг байв. Жонхогийн энэхүү үнэнч зан Ханионд өмнөх амьдралынхын дурсамж руу хөтлөнө. Түүний аав дэндүү шудраг хүн байсан тул байнга бусдад залилуулж гэр бүлээ туйлын ядууралд оруулдаг байжээ. Ханиа олон тоглоомтой болохыг хүсдэг байсан ч хүүхэд байхдаа хизээж ааваасаа гуйж зөргөлдөггүй байв. Аав нь түүнд зөвхөн хичээлээ сайн хийж шүүгч болохыг л захидаг байлаа. Залуу байхдаа амьдралаа залгуулахын тулд Ханиа, Жонхо хоёр үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр нухчин дардаг хувийн хамгаалтын компанид ажилладаг байв. Хувь заяаны даажгналаар тэр өдөр жагсагчдын дунд Ханианы аав байж таарчээ. Ханиа холоос өөрийн аавыгаа зодуулан газар тунахыг харсан байна. Тэрээр аав руугаа гүйх гэсэн боловч цагдаа нар хэргийн газрыг бүслэх яг тэр мөчөд Жонхо түүнийг чирэн холдуулна. Утсан ч үгүй нөгөө хамгаалтын компани Ханианы аавыг хүний яс хугалж халдлага үйлцэн хэмээн гүтгэж эргүүлэн шүүхэд өгсөн байна. Аав нь жил 6 сар шоронд хоригдсон ял сонсно. Олон жилийн өмнө тэрхүү шүүхийн танхим зогсож байхдаа хан шүүгч аавыгаа ял авч байхыг юу ч хийж чадалгүй харан зогсжээ. Аавынхаа гин бурууг баталж чадах цорын ганц гэр чинь өөрөө гэдгийг тэр мэдэж байв. Гэвч тэрээр үннийг хэлж зүрхлээгүй. Учир нь тэгвэл өөрийнхөө амийг аврахын тулд аавыгаа орхиод зугтснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох байлаа. Тэрхүү гин буруугийн мэдрэмж түүнийг олон жилийн турш зовоож аавынхаа өмнө нүглээ намжлах цорын ганц арга зам бол шүүгч болох явдал хэмээх сохор хүсэлд хөтлөгдөхөд хүргэжээ. Ханианы аавыг гүтэх ажиллагааг араас нь гардан зохион байгуулсан хүн бол та шиг байсан бөгөөд тэрээр энэхүү одоогийн цаг хугацааны шугамд S Construction-ы захирал хിവэрэ байв. Ханиа элдвийг эргцүүлэн бодож алхасаар нэг мэтгэд S Construction-ы төв байрны өмнө ирж зогссон байлаа. Яг тэр үед тэрээр нэгэн эмэгтэй замын гол таашигийн машиныг хаа зогсохыг харав. Тэр бол татвараас зайлс хийсэн хэрэгээр яаралтай баримтлах тогтоол гардуулахаар ирсэн прокурор Га байжээ. Таашиг огтхон ч сандарсангүй. Тэрээр туйлын их зантай өөдгүү зангаар тамхиныхан үнсийг Гагийн өмнө хайчгаад дараа нь түүний машин руу тайван алхан оров. Хан зочирдсандаа хөшөж орхиноо. Тэр царай тэрхүү хитэрсэн их зам бол өмнөх амьдралынхан таашигтай яг ижилхэн байлаа. Ханиа өмнөх амьдралдаа түүнд бүх насаар нь 20 ял оноож байсан бөгөөд таашиг бол хааныг үхэлд хүргэсэн ослын гол буруутан байсан юм. Яг энэ үчид Ханиан прокурор Га яагаад таашиг руу харах болгондоо нүдэн тийм их үзэн ядалтаар дүүрдэг байсныг эцэст нь ойлгов. Тэр шөнө баримтлагын тухай мэдээ Шинжинд хүрчээ. Тэрээр даруй таашигийн аав болох S группийн дарга руу залгаж цагдаа нар дотоод шалгалтын данс бүртгэлийг аль хэдийн олж авсан талаар тайлбарлав. Мөрдөн байцаалтыг цааш гүнзгийрүүлэхгүй тулд прокурорын газраас яаралтай баримтлага хийж хурдан хөдөлгөөс өөр аргагүй болсон хэрэг байв. Төлөвлөгөө маш энгийн байлаа. Хэрв таашиг ердөө 48 цаг л гүрийж тисэж чадвал түүнийг батлан даалтаар суллах болно. Бараг тэр даруй Гагийн дээрх удирдлагууд нь түүн рүү шахалт үзүүлж таашгийг зүгээр орхиж мөрдөн байцаалтын хүрээгээ тэлхээ зогсоохыг шаардаж эхэлнэ. Маргааш өглөө нь мөрдөн байцаалтын баримт хүчигтэй яг таарч тохирсон таашигийн компаниг ямар ч асуудалгүй цэвэр болохыг баталсан шин дансны бүртгэлүүд бэлэн болоод ирчихсэн байлаа. Түүнийг судлах тушаал тэр даруй гарчээ. Прокурор Га уурандаа шатаж байсан ч түүнд хийж чадах зүйл огт байсангүй. Гар нь хүлэгдсэн мэтэл болов. Яг тэр үед Ханианы аав зурагтаар гарч буй мөрдөн байцаалтын мэдээг хараад олон жилийн өмнө өөрийнх нь амьдралыг сүрүүлсэн өнөө хэрийг тэр даруй танив. Аавынхаа хүн дээр санаа алдан бууж өгч буйг харсан хан шүүвч таашигийг дахин зүгээр өнгөрөөхгүй хэмээн эцсийн тангаргаа өргөнө. Тэрээр прокурор Гата хамтран ямар ч үнээр хамаагүй таашигийг унгаахаар шийддэг. Гэвч тэд хөдөлж эхлэхээс өмнө Ханианд нэгэн нэн тэргүүний зорилт байсан нь алга болсон нөгөөх нуус дансны бүртгэлийг олох явдал байв. Жонхо шоронгоос дөнгөж суллагдсан нэгэн дээрэмчнийг олж тогтоох бөгөөд
Тэрээр өөрийн бүлгийнхэнтэй хамт эмнэлгийн захирал Лигийн гэрт нэвтэрсэн хулгайч байж таарна. Ханиан Жонхо хоёр өнөөх залууг булан шахах үед тэрээр асар их бэлэн мөнгөтэй цүнх гаргаж ирэх боловч нууц дансны бүртгэл тэнд байсангүй. Түүнийг тултлан шахаж байцаасны эцэст тулгайч нэгэн чухал зүйлийг санана. Тэрээр үүнийг зүгээр л нэг хэрэггүй тэмдэглэлийн дэвтэр гэж бодоод хогийн сав руу шидчихсэн байжээ. Яг үүнтэй зэрэгцэн Шинжээний мэрэгжлийн алуурчин ч мөн мөрийг нь олж авдаг. Нууц дансны бүртгэл одоо хотын аврах том хогийн цэгт уулын чинээ хог хаягдалтанд булгацсан гэдгийг мэдснээр цаг хугацаатай уралдсан маш аюултай гал гарсан тэмцэл эхэлнэ. Жонхо өөрийн бүх бүлгмийн залуусыг дуудаж зүү ирэх мэт өнөөх хогийн цэгийг бүхэлд нь ухан нэг бүрчлэн нэгжиж эхэлнэ. Хан төвшүүртэйгээр хүлээж суух зуур түүнд гинэт ээжсэн санаанд оромгүй дуудлага ирнэ. Ээж нь өөрийнхөө хаягдл металл цуглуулах цэг дээр шинээр баахан төмөрлөг худалдаж авснаа. Тэр дундаас нэгэн хачин тэмдэглэлийн дэвтэр олсон тухайгаа хэлдэг. Ханиан тийшээ яаран очиж дэвтрийг гартаа барих яг тэр мөчөд зүрхэн зогсох шиг л болно. Дотор нь цэргийн албанаас хууль бусаар зугтсан улс орны өндөр албан тушаалтнуудын асар том наривчилсан чагсаалт байлаа. Хан маш их баярлсандаа харанхуй булангаас өөрийг нь чимээгүйхэн ажиглаж дайрах тохиромжтой мөчийг хүлээж буй алуурчныг анзаарсангүй. Гэвч Ханиан цаг алдсангүй. Тэрээр шудраг шүүгч Исүгийн шууд дэмжлэгтэйгээр яаралтай хэвлэлийн баг хурал зохион байгуулна. Тэрээр олон цөөн камер гялбах гэрлүүдийн өмнө зогсож байгаад нөгөөх нууц бүртгэлийг нээж доторх нэр бүрийг ус даяар сонсогдохоор чангаар уншиж эхэлдэг. Тэрээр тэрхүү чагсаалтанд орсон хүн бүрийг мөрдөн мөшгөж авилгал хээл хахуулынхын төлөөсийг заавал төлөвлөх болно гэдгээ төмөр мэт хатуу зоригтойгоор зарлана. Өөрийнхөө өрөөнд энэхүү шууд дамжуултыг үзэж суусан Шинжийн шоконд орж таг дуугүй болох бөгөөд царай нь өгсөн хүнийх шиг л цэвхэж цайв. Тэр бүх зүйл дуусныг мэдэж байлаа. Яг тэр мөчид түүний утас тасралтгүй дууграв. Ерөнхийлөгч түүн рүү дараалан заалгаж байлаа. Энэ нь улс төрийн асар том газар хөдлөл эрх мэдлийн орнуудыг нураахад бэлэн болсны илэрхий тохио байсан бөгөөд гохоод арсан хүн нь Ханиан байв. Эмнэлгийн захирал Лигийн алга болсон өнөөх нууц бүртгэл нь үнэндээ өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг цэргийн албанаас цугтаалгахад ашигладаг байсан. Хуурамч өвчний түүхүүдийн алтны уурхай байж таарна. Хаан үүнийг гартаа оруулсан даруйдаа сурвалжлагч наан руу заалгаж нэгэн кафед уулзгаар товлов. Гэвч түүнийг уцаа тасалмагч Шинжээний илгээсэн алуурчин харанхуй булангаас дайран гарч ирж дипломат цүгийг нь булааж авахаар түүнтэй ноцодож эхэлнэ. Хурц хутга гялс хийж Ханиан гартаа шархтдаг. Тэрхүү ширүүн тэмцлийн халуун дунд Ханиан өөрөө нь халтсан этгээдийн царайг тод олж хараад очирцсондоо хөшиж орхив. Энэ бол түүнийг өмнөх амьдралд нь хөнөөсөн яг өнөөх залуу мөн байлаа. Алуурчны төр зуур эргэлзсэн мөчийг ашиглан хан хутгийг нь цохиж унгаад анхаарлыг нь сарниулахын тулд дипломат цүнхийн эсрэг зүг рүү өшөглөв. Алуурчныг цүнх рүү ухасхийг үед хан цүнхээ даруй буцаанд татаж аваад машиндаа суун хурдтайгаар зугтжээ. Яг тэр мөчөд тэрээр өөрийн таамгийг баттаа болгоно. Энэхүү нууц бүртгэлийн ард байсан гол толгойлогч нь дээд шүүхийн шүүх Шинжээнээс өөр хинч биш байлаа. Ханиан нэгт секунд алдалгүй наантаа уулзаж баталгаажуулах болгон нууц бүртгэлийн хуудас бүрийн зургийг авахулж амжина. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар энэ жагсаалт бүрэн хэмжээгээр нийтлэгдэж чадахгүй төрвөл үннийг олон нийтэд илчлэх хүн нь наан өөрөө байх ёстой гэдгийг тэрээр сануулна. Түүнээс салж явсны дараахан хааны утсанд эрүүгийн хэргийн шүүгч Гинханаас ганцаарчилсан уулзах дуудлага ирнэ. Энэ хооронд алуурчин Шинжээнд хааныг нөгөөх нууц бүртгэлийг хаягдл металл цуглуулах цэгээс тэр дундаа Ханианы өөрийнх нь гэр бүлийн эзэмшлэг цэгээс олсон тухай илтгэн. Шинжийн гүн бодолд автан хэсэг алмаарснаа алуурчинд төр ухрах тушаал өгнө. Тэрээр Ханианы хөнөөхий оронд өөрийнхөө талд элсүүлж чадах эсгээ үзхийг хүсжээ. Шинжээний тушаалын дагуу шүүгч Гинхан нөгөөх нууц бүртгэлийн хариуд нэр хүндтэй сөөвлийн шүүх рүү шилжүүлж өгөх ашигтай санал Ханианд тавина. Гэвч хаан өмнөх амьдралдаа маш тод санаж байлаа. Тэрээр их мэдлийн боол байснаа болон түүнээс үүдэлтэй өөрийн эмгэнэлт төгсгөлийг мартаагүй байв. Тэрээр энэ саналаас эрс татгалзсан. Үүний оронд тэрээр шудраг журамт Исүгийг үүнийг хамгаалж чадна гэж итгэн нууц бүртгэлийг түүнд гардуулан өгчээ. Шүүгч Ким Ханианыг огтгонч буулт хийхгүй байгааг Шинжээнд илтгэхэд Шинжээний толгой улам өвдөх боловч түүнийг өөрсдийн талд татах оролдлогоо үргэлжлүүлэхийг даалгав. Утсан ч үгүй Шинжийн улс орны хамгийн нөлөө бүхий эрхмүүд нууцаар эрх мэдлийн үрдийг эргүүлж буй ерөнхийлөгч асан нэгэн нууц уулзалтыг даган очжээ. Тэнд хууль тогтоогчгүй хууль зүйн шин сайдаар томилогдно. Уулзалтын дараа ерөнхийлөгч асан Шинжээнд уулзалтанд оролцсон хүн бүрийн нууц мэдээллийг агуулсан чагсаалтыг гардуулан өгч үүнийг сайн ашиглахыг нь тушаанаа. Маргааш нь Исүг Ханианыг олонний анхаарлын төвд буй хэвлэлийн баг хурал руу дагуулan орно. Олон зуун камеруудын өмнө Ханиан нууц бүртгэлд байгаа нэр бүрийг уншиж танилцуулав.
Дараа нь ууралсан шүүгч Ким түүнээс тайлбар шаардсан булан шахах үед Ханя аль хэдийн бэлдсэн төгс зохиомл түүхээ ярина. Тэрээр жагсаал дотроос өөрийнх нь гэр бүлийн хаягдл металл цуглуулах бизнесийг байнга дооглон тохирогддог байсан хуулийн сургуулийн хуучин ангийнхаа хүүхдийг олж харсан гэж сүтгэн. Тэрээр Кимд хэлэхдээ өөрийн хувийн өшөөгөө авах өчүүхэн сэтлээр л энэ жагсаалтыг задруулчихсан юм. Бусад нэрсэн зүгээр л үүний далимд хамт гарчихсан хэрэг юм аа гэж хэлнэ. Энэхүү өчүүхэн шалтгаан нь үнэхээр үнэмшилтэй байсан тул Ким үүнд бүрэн итгэж Шинжийн тэр чигээр нь илтгэн. Шинжийн одоо Ханяныг Исүкийн үнэнч дагагч биш гэж итгэх болжээ. Хан ердөө л өшөөгөө авахын тулд Исүкийг ашигласан гэж бодож байна. Энэ нь Шинжэнийг Ханяныг өөрийн талд эсвүүлэх хүслийг Улаанбаатараас нь Кимийг түүнд хатуу анхааруулга өгч үгэндээ оруулахыг даалгана. Үүний дараа ерөнхийлөгч асан Шинжэнийг ямар ч өршөөлгүйгээр загнаж зэмлэнэ. Шинжээний тушааж өгсөн USB дотор жагсаалтын ердөө тал нь л байсан нь илэрдэг. Тэрээр үлдсэн талыг нь өөртөө давуу тал болгон үлдээхээр нуусан байсан ч түүний ил залмих нь ишлэгдэнэ. Ерөнхийлөгч асан ууралсандаа Шинжээнийг үзгээр олон удаа шивж гэмтээ. Шинжийн цаашид хэрэг болно гэж үзсэн тул амийг нь үлдээсэн ч түүнд маш аимшигтай сануулга өгчээ. Тэрээр хууль тогтоогч Гүүгийн болох гэж буй томилгооны сонсголыг маш сайн бэлдэх ёстой болно. Энэхүү олон ангит киноныхаа эхний хэсгийг энэ хүрээд өндөрлөж байна. Part 2-оор тун утгагүй уулзцгаая. Дараагийн хэсгийг үзэхийг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлэхээ мартаваа. Лайк, комментээр сэтгэлээ үлдээгээрэй. Түр баяртай.